Хай би гяс нэг видео хийчихье. Өмнөх видео буюу одоо сайхан эмэгтэй хайрлуулах хэрэгтэй юу гэсэн видеоны дүгнэлтийг нь сайхан эмэгтэй тэгээд юу хайрлуулдаггүй мүү гэд ганц хоёр хүн асууж ирсэн. Би ерөөсөө тийм дүгнэлт хийгээгүй шүү. Энэ талаар баг зэрэг залруулад нэг хэдийн хэлчихье. Ер нь бол нэг эмэгтэй хүмүүс ингэдэж штэ. Нөхөртэй хайрлуулахын тулд чи өөрөө арчаатай бай, чи юм бай, туранхай бай, гоё бай те. Юу гэдэг чи өөрөө энэ эцгийн эрхт ёсны тогтоосон дүрмийн дагуу байж чадах юм бол дүрмээ дагах юм бол чи одоо ингээд хожино гэж заадаг штэ те. Гэтэл яг бодит байдал дээр одоо чи тийм сайхан биш ч бай. Эсвэл хорвоо дээр хамгийн сайхан төрсөн эмэгтэйч бай. Чи зүгээр эмэгтэй болж төрснөөсөө болоод яг өнөөдрийн байгаа систем бидний эсрэг бүтцтэй байхгүй юу? Тэгээ чи яаж ч хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Яаж ч патриаркийн дүрмийг яс дагсан. Яаж ч хамгийн сайн охин байсан. Хамгийн хичээсэн, хамгийн их төвчээр гаргасан бай. Чи ялж чадахгүй. Угаасаа бид нэр ялах зориултгүй юм дүрм байхгүй. Чи тэ би одоо нөгөө надад сургасан зүйлийг би дагаад авах тусмаа хизээ нэгэн цагтээ би одоо бусад эмэгтэйчүүдээс илүү байна. Энэ эмэгтэйчүүд өөрсдөө арчаагуудад тэнэгтэй муудаа одоо ингээ зовоод хохирогчийн дүр тоглоод байгаа юм гэж бодож магадгүй. Гэтэ чи эмэгтэй болж төрсөн л бол чиний ээлж ер нь тэ асар цөөхөн адтай хүмүүс л одоо эмэгтэй болж төрсөн ч гэсэн энийг амсахгүйгээр тойроод гарчдаг байж магадгүй. Гэтэ түүний тулд чам маш их аз хэрэгтэй. Чамда одоо гэр бүлийн төрөл хугацааны чинь тэ тохирон бүрлдсэн тэр бүх аз байж чи энэ одоо патриаркийн чам турлаж байгаа муухай юмнуудыг мэдрэхгүйгээр өнгөрөх байх. Тийм хідэн сайд нэг тохиох азтай биш л бол чи ямар нэгэн байдлаар энэ тоглоомоос гар цохирол амсна. Түүнд одоо бидний тэгээ сайхан муухай одоо ингээд хичээсэн хичээгээгүй арчаатай байсан байгаагүй ялгаагүй юм шүү гэдэг талаас тэр өнцгөөс би тайлбарлахыг хичээсэн магадгүй дутуу тайлбарлсан жийж болно. Тэгэхээр юу гэдэг нөгөө ингээд эмэгтэй хүмүүсийг хооронд нь хагалган батаргаа те одоо синглэн гэр бүлтэйгээ элдвэр хилдэг гэр бүлтэй синглүүдээ үзий яддаг ч юм уу нэг нь хүүхдэггүй гэж нэгийг гоочилж яхад нөгөөх нь те баахан хүүхэд суулсан гэж нэгийг хилдэг ч юм уу те нэгийг тарган нөгөөхийгөө ясан гэдрэг гэж хилдэг нэгийг годсон тиймээ гэдэг нөгөө газрын битэг гэдэг ямар нэгэн байдлаар эмэгтэй хүмүүс хоорондоо талцаад хагаралтаад бие бинийгээ тэ ингээд явж байгаа машины урд дур түлхэх тусам энэ эцгийн эрхт яс чинь л ялж байгаа. Тэгэд миний ерж сая хэлж байгаа санаа бол тэ бидний одоо эмэгтэй хүн болж төрсэн бол тэр гарал угсаа царай зүс тэ амьдралын нөхцөл байдал ялгаагүй бид нар бүгдээрээ эцгийн эрхт ясны хувьд тийм одоо доор нь бүтцийн доор нь байгаа хүмүүс. Тийм болохоор доор нь байгаа хүмүүстэй юу гэдэг одоо энэ тэнцүү болохын тулд илүү айтайхан тухтайхан өөрийнхөө арьсан дотор оршин тогтнохын тулд би нэгээ дэвслээд ёроол руугаа хийчээд өөрөө тэр нөгөө нэг ёроолынхон дээд талд гарах гээд байгаа биш. Би нэгээ өргөөд бүгдээрээ зэрэг өргөөд тэгээд энэ тэнцүү хүүснээс хамаарахгүй энэ тэнцүү амьдрцгаая гэдэг л юмыг ер нь би мессежийг өгөх гээд байгаа юм. Тэрнээс иштэй сайхан хүүхэн жаргадаггүй маа гэж юусоо хэлээгүй. Жаргадаг хүүхэн байгаа. Гэхдээ чи жаргахгүй байвал чиний сайхан бишээс болж байгаа юм бишээ гэдэг санааг ер нь хэлхийг хүссэн. Тийм энэ талаар одоо ингээд юу ачлаа. Буруу ойлголт байсан бол хариулт өгсөн байх гэж бодож байна. Тийм гадаа сууж байгаа учраас янз бүрийн чимээ шуум орж ирсэн бол уучлаарай. Баярлалаа.